Та бүхэнд энэ удаагийн нэмэлт дугаараар нэг амар хэм болсон явдал ярьж өгье. За энэ үйл явдал одоогоос 40 жилийн өмнө гарч ирсэн болохоор зураг бол маш бага олдсон гэдгийг хэлэх нь зүйтэй баг. 1986 оны намар Фрэнк Боуэн болон түүний хоёр охин бол маш хэцүү гарц хохирол амссан. За тэр нь яасан бэ гэхээр Фрэнкийн эхнэр нь буюу одоо хоёр охиных нь ээж хорт хавдраар нас бараад асар их уу гашууг авчирсан. За түүний том охин Тина нь 15 настай, бага охин Карен нь 9 настай байсан юм байна. За нөхцөл байдлыг улам бүр дордуулсан нэг зүйл нь юу байсан гэхээр нас барсан ээж нь болохоор ажил хийдэг. Тэгээд Боуэний гэр бүлийн амжиргааг залгуулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан юм байна. За тиймээс одоо ээж нь нас барсны дараа Фрэнк охтуудынхаа дэргэд байж одоо ээжигээ алдсан уу гашууг нь даван туулахад туслахыг хичнээн их хүссэн ч гэсэн одоо бодит байдал дээрээ тэгж чадахгүй байсан. За тэгээд тэр дараа энэ Фрэнк Боуэн гэдэг хүн болохоор ажлынхаа орой ээлжүүдийг нэмж авч эхэлсэн. За энэ нь болохоор гэр бүлийн санхүүг тогтвортой байлгахын тулд тэдний гэр бүлд зайлшгүй хэрэгтэй зүйл нэсэн. Ингээд ээж нь нас барснаас хэдхэн хоногийн дараа бол Фрэнк оройны ээлж дээрээ бас одоо нэмэлт ажлуудыг хийгээд харин хоёр охин нь уу гашуудаа дарагдсан чигээрээ гэртээ хоёулахнаа үлддэг болсон. 86 оны 10 сард Тина Карен хоёр аав нь оройтож ажиллахаар гарсан орой бол гэртээ хоёулахнаа үлдсэн. За энэ охтууд бол ээжигээ ямар их санаж ирснийг бол та ингээд төсөөлөх хэрэгтэй. За тэдэнд бол ганцхан ч удаа болтгой дахиад ээжтэйгээ харилцах тийм нөхцөл боломж ерөнхийдөө хэрэгтэй болчихсон үе нь байсан. За ээж нь үгүй болсон гэдэгт тэр хоёр бол итгэж чадахгүй нөхцөл байдал бол маш хэцүү байсан байгаа. Учир нь гэх юм бол хоёр охин одоо ээжтэйгээ бол маш дотн бүхий л амьдрал нь ингээд оронгоороо эргэцсэн юм шиг санагдчихсэн. Тийм болохоор тэр орой охтууд хоорондоо ярилцаад за ээжтэйгээ харилцах ямар нэг арга байдаг ч болоосэй гэж ярьж эхэлсэн. За тэгсэн чинь том охин нь болохоор магадгүй бидэнд арга байгаа юм шиг байна гэж хэлсэн байгаа. За охтууд болохоор Оуижа гэдэг нэг самбар байдаг. Тэр одоо самбар нь яг юу вэ гэхээр нас барсан хүмүүстэй харилцаж чадна гэж итгэдэг одоо тийм хэрэгсэл юм байна. За энэ нь болохоор одоо тоглоомын самбар шиг ерөнхийдөө харагддаг. Үсэг, тоонуудтай. За тэгээд тийм болон үгүй гэсэн тэмдэглэгээтэй байдаг. За бас планшет гэж энийг бол нэрлэдэг. За тэрийг нь болохоор самбар дээрээ тавиад тэгээд хурууныхаа өндгөөр захт нь ингээд зөөлөн хүргэх маягаар одоо тэрийг нь ажилуулд юм байна. За Ouija самбар ашигладаг хүмүүс хэрвээ одоо энд сүнс ирчихсэн байвал тохоо өгөөрэй гэсэн тийм үгсүүдийг бол ашигладаг байгаа. Онлын хувьд хэрвээ ингээд үнэхээр сүнс ирчихсэн байвал хүмүүс хянаж хөдлөхгүй ч гэсэн тухайн одоо планшет нь өөрөө хөдлөөд тийм эсвэл үгүй гэдэг дээр нь очих, за эсвэл үсэг нийлүүлж үг бичих, тоо заах гэх мэтэр хариу өгдөг гэж үздэг юм байна. За энэ нь бол хүмүүс нас барсан хүмүүстэй ярилцаж чадна гэж итгэдэг нэг төрлийн арга байгаа. Тийм болохоор Карен Тина хоёр одоо тэр Ouija гэж самбараа гаргаж ирээд сүнс дуудыг гэж шийдсэн. За ингээд ээжтэйгээ холбоо тогтооё гэж оролдоод хэрвээ ээж нь ирчихсэн байх юм бол самбарын одоо айл нэг хэсгийг хөдөлгөөж бидэнд дохио өгч магадгүй гэж шийдсэн. За тэгээ самбараа аваад гэрийнхээ зойрлоо тэр хоёр бол орсон. Түүнийгээ дэлгэж тавьж агаад планшет дээр хуруунуудаа тавьж эхэлсэн. За хэсэг хугацааны дараа нэг нь болохоор ээжээ та бидэнтэй одоо хамт байна уу гэж асуусан. Хуруунууд планшет дээр байсан ч юу ч болоогүй. За тэгээ дахиад хэсэг хүлээж агаад ээжээ хэрвээ та энд байгаа бол юу ч байсан хамаагүй жаахан ч болов хөдөлгөөрэй. Бидэнтэй хамт байгаагаа харуулаач гэж гуйх маягаар хэлсэн. За гэхдээ юу ч болоогүй. Ингээд тэд бол бараг нэг цаг гаруй хугацаанд ээжээсээ хариу авахын тулд бодож олж олох бүхий л асуултуудаа дахин одоо давтаж асуусаар байсан. За тэд бол ээж нь яг одоо тэдний дэргэд байж харж хамгаалж байгаа гэдэгт итгэхийг үнэхээр хүсэж байсан. За гэхдээ тэд хичнээн их чин сэтгэлээс догдолж хүлээж асуусан ч гэсэн планшет нь бол огт хөдлөөгүй сүнс дуудах энэхүү одоо арга нь бүтлгүүцсэн байгаа. Ингээ мэдээж тэдний бол урам нь хугарсан, ээж нь үнэхээр үгүй болсныг дахин нэг удаа сануулсан юм шиг тийм үйл явдал болсон. За тэгээд тэд нар бол Ouija гэдэг нөгөө самбараа хураасан байгаа. Тэгээд гэрийнхээ 2 дугаар давхарт байрлах одоо өөрсдийн унтлахын өрөөнүүд рүүгээ яваад орондоо ороод унтахыг хичээж эхэлсэн. За энэ үед бол аав нь ажил дээрээ одоо ажиллаа хийсэн хിവэрэ байсан. За тэгээд тэр удахгүй ирнэ гэдгийг бол охтууд нь мэдчихсэн. За тэгээд охтууд унтлахын өрөөндөө одоо унтахыг хичээгээд хөвтчихсэн. Бүх зүйл бол харанхуу гэрлээ унтраацсан нам гүн байсан. За тэгээд хөвтж ах зуур нь гэрийн хаа нэгтэйгээс тогшиж байгаа юм шиг чимээ сонсогдож эхэлсэн. За энэ тогших чимээ тэдний байгаа давхраас нь бол биш гэдг нь тодорхой байсан. Нэг давхраас юм уу магадгүй одоо доор зойрноос нь сонсогдож исэн. За эхэндээ энэ чимээ охтуудыг тийм ч их айлгаагүй зүгээр л одоо
шүн болсон үед энгийн одоо нэг эн тэндээс сонсогддог гэрийн чимээ шиг санагдсан байна. Ямар нэг техник төхөөрөмжийн одоо дуу ч юм уу, товших, шаржигнах чимээ. За эсвэл гаднаас ингээд модны мөчөөр байшингийн хананд нь зохигдох ч юм уу. Ер нь ингээ юу ч байж болох тиймэрхүү төрлийн чимээ байсан. За энэ болохоор ингээ шүн тохиолддог хин нэгэнд одоо хор хөнөөл учруулахааргүй тийм чимээнүүдтэй ерөнхийдөө адилхан байсан ба. За гэхдээ тогших чимээ үргэлжилсээр байсан. За энэ нь болохоор тийм тогтмол хэмнэлттэй биш, тасалдан маягаар одоо сонсогдож байсан байна. Чимээ үргэлжлэх тусам охтууд бол анхаарлаа тэрэн дээр төвлөрүүлж дотроо бол одоо хоёулаа энэ юу юм болоо гэж бодож эхэлсэн. За тэгээд баг нь болох одоо 9 настай Karen энэ дуунаасаа сүулдэ айж эхэлсэн маа. Тэгээ нөгөөдөг чинь орноосоо босоод өрөөнөөсөө гараад коридороор алхаж эхэлсэн. За тэр бол Тинагийн унтлахын өрөөнд нь явж ороод эгчдэрээ одоо очиод та энэ тогшиж байгаа чимийг сонсож гинөө гэж хэлсэн. Тэгсэн чинь Тина болохоор тийм ээ би бас сонсож гин юу юм болоо гэж хэлсэн маа. За ингээд хоёр охин бол хамтдаа Тинагийн өрөөнөөс гараад коридор руу гарсан. За тэгээ тогших чимээж гисэн тухайн үед бол сонсогдсоор байсан. Тэгээ тухайн чимээ болохоор нэг давхрын тэр хэсгээс сонсогдож байгаа гэдэг нь бол тодорхой байсан. За охтууд бол одоо хоёр давхраас доошоо буудаг шатны дэргэд зогсоод тэгээ доошоогоо харсан байгаа. Тэдний гэрийн шат нь одоо ингээд бушгирч явж байгаад доошоо буудаг гэсэн болохоор нэг давхрыг бүхэлд нь бол харах боломжгүй байсан. Охтууд болохоор тухайн одоо дуу чимээг зүгээр л чагнаад шууд бол хариу үйлдэл үзүүлж чадаагүй. За тэгжсэн чинь дүү охин нь болохоор энэ тогших чимээ ээж байж магадгүй бидний хийсэн сүнс дуудах зөвл одоо яг ингээд боддороо ажиллаад эхэлсэн юм биш үсттэй. Магадгүй тэр энд байгаа одоо бидэнд дохио өгч иж магадгүй хэрвээ ээж маань үнэхээр бидэнтэй хамт байгаа бол яах вэ гэж хэлсэн. Тэгэхээр мэдээж эгч нь бол ээжээ та доор байгаа юм уу гэж асуусан. За тэгсэн чинь хариу бас л ингээд тог гэд ирсэн байгаа. За доороос л ямар нэг зүйл тэдний асуултанд хариулт өгч байгаа гэдэг нь бол илтээсэн. За охтууд болохоор энэнд нь эхлээд айжснаа дараа нь бол ингээд жоохон баярлж байгаа юм шиг сэтгэл нь жоохон хөдөлж гисэн байгаа. Яг одоо сүнс дуудах үеэр тэдний одоо гол хүлээж исэн зүйл нь бол инээсэн. Тэгэхээр хийсэн зүйл нь бүтээд өөрсдийгөө одоо ээжтэйгээ холбоо тогтоочлоо гэж бодсон. Ингээд тог гэсэн хариуг авсны дараа охтууд дахиад асуулт асууж гээсэн. Ээжээ хэрвээ үнэхээр та ирсэн байгаа бол дахиад нэг дохио өгөөч гэж хэлэхэд тогших чимээ дахиад сонсогдсон. Ингээд охтууд бол энийг 100% ээж нь гэдэгт итгэсэн байгаа. Тэг мэдээж маш их баярлаж охтууд шатаар уруудаж эхлэхдээ ээжээсээ улам олон асуултыг асууж эхэлсэн. За зарим асуулт нь тийм эсвэл үгүй гэж хариулах боломжгүй байсан ч гэсэн тэд бол үргэлжлүүлээд тухайн одоо тогших чимээг сонссоор байсан. За охтууд нэгдүгээр давхарлуу төхөх тусам тухайн тогших чимээг сонссон хിവэрээ араас нь дагсаар яг хаанаас сонсогдож байгаа юм бол гэдгийг мэдхийг хичээж исэн. Тэгээ эцэст нь тухайн чимээ тэдний зойрлуу буудаг шатны хэсэгт бол аваачсан байгаа. Тэгээд зойрын хаалгыг нээгээд дахин асуулт асуусаар байсан. Чимээ нь болохоор одоо илт тэр доороос зойрноос нь бол гарч исэн. За охтууд бол маш их догтлсон байдалтай энэ бол одоо яалтчгүй ээж гэж бодож исэн ч зойрлуу доошоо орох бол зориг тэр хоёрт байгаагүй. За ингэж байжгаад 30 минут 45 минут өнгөрсний дараа тухайн тогших чимээ генет зогссон. Охтууд асуултаа үргэлжлүүлэн асуусан ч гэсэн зойрноос бол дахиад ямар ч хариу ирээгүй. За хариу ирэхэ болсон ч гэсэн охтууд бол аавыгаа ажилласаа иртэл галтгооны хэсэгт унтахгүй хിവэрэ хүлээе гэж хэлсэн байгаа. За ингээд Франк гэртээ орж ирэхэд охтууд нь унтаагүй сэрүүн хിവэрэ байгааг хараад эхлээд бол мэдээж гайхсан. За тэгээ орж ирсэн даруйд бол аав руугаа гүйж чод та энэ болсон зүйл юусоо итгэхгүй баха бид сүнс дуудсан тогших чимээ олж сонссон. Яалтчгүй ээж мөн байсан. Ээж одоо бидэнтэй хамт байгаа. Бид түүнтэй ярилцсан гэж маш тийм догтлсон байдалтайгаар аавдаа хэлсэн. За Франк болохоор охтуудынхаа ярьж байгаа энэ нэг гинтийн байдалд нь жоохон балмагцсан ч гэсэн охтоо бол ер нь сайн мэддэг аав байсан. Тэр бол амьдралынхаа хамгийн одоо хэцүү цаг үеүүдийг туулж байгаа. За ээжийг ингээд дөнгөж алдсан, уу гашуун ямар одоо гүн гүнзгий байгаа гэдгийг төсөөлөхөд ч хэцүү байсан. За тэр өөрөө ч гэсэн одоо ингээд уу гашууд автцсан байсан ч гэсэн Франк ингээд анх удаага одоо урт хугацааны дараа охтуудыгаа үнэхээр аз жаргалтай, догтлсон царайтай байгааг харсан юм байна. Тийм болохоор Франк тэдний яриаг одоо ингээд сэжиглээд ч юм уу юугаа яриад байгаа юм бэ гэсэн тийм байдалтай бол хандахыг хүсээгүй. Байшинд нь одоо яг юу болоод байгааг асууж охтуудтайгаа яг ийм эмзэг үед нь зөв харилцах хэрэгтэй гэж бодсон байгаа. За тэгээд охтуудынхаа одоо ярианд нь зөөлөн хандахыг хичээж ээж чинь энд байгаа. Ээж чинь та нартай үргэлж хамт байх болно.
та нарыг үргэлж харж хамгаална. Бидэнтэй одоо хүртэл энэ байшинд хамт байгаа гэдэгт аав нь итгэлтэй байна гэж хэлсэн. За охтууд болохоор энд нь маш их баярлаж, ахаад ингээд аз жаргалтай болж, тэдний хувьд бол ингээд урд нь үзэж байгаагүй маш гайхалтай experience болсон. За тэгээ мэдээж дараа нь бол охтууд болон аав нь одоо тус тусынхаа өрөөнд ороод унтахаар болсон. Франкийн хувьд бол охтуудтайгаа ийм яриа өрнүүлсний дараа нэг их зүйл бол бодоогүй. Ерөнхийдөө бодтой бус зүйлд итгэдэггүй хүний хувьд бол үнэхээр ингээд одоо нас барсан эхнэр нь тогшоод ямар нэг хариу өгж байгаа биш вэ л хүдэ гэж бодоод унтахаар тавьсан. За тэгээ унтахынхаа өмнө охтууд нь маш их гүн гүнзгий уу гашууга даван туулахын тулд өөрсдөө зохиосон нэг төрлийн сэтгэл зүйн хамгаалах тэр механизм гэж бодсон байгаа. Энэ зүйл тэднийг тайвшруулад бас аз жаргалтай болгож ивэл яах вэ гэж бодсон. За тэгээ дараагийн хэдэн өдрийн турш байшинд бол тогшох чимээ үргэлжилсэн хിവэр байсан. Гэхдээ одоо тухайн тогшох чимээ зөвхөн зойрноос сонсогдохоо болсон байгаа. Заримдаа галтгооноос, заримдаа хоёр давхраас ч гэсэн сонсогдож эхэлсэн. Ер нь одоо энэ чимээ бол байшингийн тэндээс гарч байгаа юм шиг санагдчихсэн. Хамгийн хачирхалтай нь энэ чимээ зөвхөн охтуудад л сонсогдчихсэн. Тогшох чимээ сонсогдох болгонд хэрвээ аав нь гэрте байх юм бол дуудаж авчирж агаад тэгээд энийг сонстоо гэд хэлэх болгонд яг үндэ Франк одоо яг сонсох гээд эренгүүт нь тухайн чимээ бол чимээгүй болчдөг. Тийм болохоор ингээд аав нь тухайн одоо чимээг бодит зүйл гэдэгт огт итгэдэггүй байсан байгаа. Тэгэхээр бол энэ асуудалд нэг их ач холбогдол өгөөгүй. Тэр явдлаас хойш ингээд хэд хоногийн турш ерөнхийдөө бүх зүйл эерэг хിവэрэ байсан. За тэгэж байж байгаад энэ явдал нь удаан үргэлжлээд эхэлсэн чинь охтуудын хандлага нь өөрчлөгдөж эхэлсэн. Сүнс дуудснаас хойш 72 цагийн дараа охтууд бол тогшох чимээнээс нь айгаад эхэлсэн. За учир нь бол тэр чимээ голдуу зойрноос биш харин шүн болгон бүр бараг зөвхөн тэдний унтлахын өрөөнөөс сонсогдох болсон юм байна. За тэгэл орондоо хөвтөж явах үед нь орных нь доороос тогшох чимээ, за хувцсны шүүгэнээс нь тогшох чимээ гардаг. За тэгэхээр н одоо аавыгаа дууддаг. Тэгэл аав нь ингээл унтлахын өрөөнд нь орж ирэнгүүт юу ч ингээд олж сонсохоо болчдөг. Тэгээ урд нь болохоор энэ аав нь арай жоохон эргээр хандаад охтуудынхаа талд ороод ингээд арай жоохон тайвширж байгаа зүйл гэж боддог байсан бол сүүлдээ ингээд нөхцөл байдал нь өөрөөр эргэж эхэлсэн. Энэ зүйл нь үндсэндээ олвол охтуудыг нь унтахад саад болж эхэллээ гэдгийг ойлгосон. Эрэг зүйл нь сүүлдээ явсаар агаад одоо энэ хүмүүсийн сэтгэл зүйд нь эрүүл мэндэд нь сүргээр нөлөөлж эхэлсэн. За тэгээ сүнс дуудснаас яг 3 хоногийн дараа Франк бол охтуудтай хандаж ингэж хэлсэн байгаа. Энэнд айгаад авах зүйл огт байхгүй. Энэ тогшох чимээнүүд нь зүгээр л байшингийн ердийн дуу чимээ. Та хоёр хитрхи юмыг ингээд ургуулж бодоод энэ байшинд та нарт одоо хор хүргэх зүйл огт байхгүй. Ээж чинь та нарыг харж хамгаалж байгаа нь бол үнэн. Гэхдээ тэр энэ тогшох дуу чимээ гаргаж байгаа бол биш. Та нар энэ зүйлийг тоолгүй орхиод мартах хэрэгтэй гэж хэлсэн маа. За гэхдээ охтууд бол аавтайгаа санал нийлээгүй. Бит хоёрын тогшоод байгаа чимээг зохиогоод байгаа юм бишээ. Та сонсохгүй байна гэдг нь энэ бодит биш гэсэн биш. Бит хоёрын бодлоор сүнс дуудах явдал биелсэн юм шиг санагдчихж байгаа. Ээж биш, бид өөр нэг сүнс, муу сүнсийг гаргаж ирсэн юм шиг байна. Тэр муу сүнс манай байшингийн энд тэнд байгаад байгаа юм шиг байна гэж хэлсэн маа. За тэгээ Франк бас л охтуудаа ерөөсөө тийм юм байхгүй, тийм юм болоогүй. Та нар энэ байдлаа ингээд бодхоо одоо зогсоох хэрэгтэй. Энэ тогсож байгаа чимээ бодит биш. Зүгээр л байшингийн энд тэнд гарч байгаа дуу чимээг та хоёр хитрхи хүн дээр хүлээж аваад байна гэж хатуу хэлсэн баа. За ингээ энэ явдлаас хойш бол Франк болон охтуудын хооронд үл ялэг ингээд маргаан одоо зөрчил шиг зүйл гараад эхэлсэн. Тэгээ тухайн явдлаас хойш одоо ойролцоогоор 7 хоног өнгөрсний дараа охтууд тухайн одоо тогшох чимээнээс болж гэрте байхаасаа ингээд айдаг болж эхэлсэн. За тийм болохоор тэр хоёр бол одоо аль болох гэрте байхаас зайлсхийгээд ямар нэг одоо шалтгаан хайгаад аав нь одоо оройны ээлжтэй ажиллаж авах үед нь бол танилуудынхаараа очих, найзуудын да хонхоор оролдож аль болох одоо ингээд гэрте байхгүй хичээдэг болж эхэлсэн. Тэрнээс нь болоод энэ Франк бол охтуудтайгаа бүр ингээд яаж харилцахаа мэдхэ болоод байшинд нь болж байгаа тухайн зүйл охтуудыг нь төөрөгдөлд оруулаад сэтгэл зүйн ийм хий төсөөлөл тэдний амьдралыг бол үнэхээр одоо эрүүл бус байдалд хүргэж байгаа гэж бодож эхэлсэн. За тийм болохоор охтуудтай хандаад хэрвээ та нар тухайн тогшох чимээний тухай яриагаа зогсоож чадахгүй байгаа бол уу гашууга даван туулах одоо сэтгэл зүйн зөвлөгөөнд явж эхлэхэн дээр юм байна. Энд ч одоо бүр ингээд хэрээс хэтэрлээ гэж хэлсэн. Энийг нь ч гэсэн охтууд бол одоо зөв гаргалгаа байж магадгүй гэж бодсон байгаа. За ингээд дахиад нэг 7 хоног өнгөрөхөд бол Боуны гэрт ийм байдал үргэлжилсэн хിവэрэ байсан. За нэг өдөр болохоор Тина
Karen хоёр орой болцсон. Тэгээд очих газаргүй байсан. Тэр хоёрын очиж исэн найзынх нь хонуулах боломжгүй болсон байсан болохоор хоёулахнаа гэртээ үлдэхээс өөр аргагүй болсон. Frank болохоор орой ээлжний ажилдаа бас гарчихсан. Охтууд галтгоондоо гэрлээ асаацсан байдалтай хоёулаа цагийг нөхцөөх байдалтай сууж исэн. За тэгээ байж итл зөөрнөөс дахиад тогшох чимээ сонсогдож эхэлсэн. За энэ үед бол тогшох чимээ тэдний хувьд аль хэдийнэ хэвийн юм шиг зүйл болцсон байсан. Сонсонгуудаа шууд ингээд өгтлээ айдаг ч юм уу тийм зүйл биш. Харин юу болох гэдэг нь ойлгомжгүй маш тийм тавгүй мэдрэмж төрүүлдэг зүйл болцсон байсан. За тэгээ том охин нь болохоор дүүдээ хандаад бит хоёрт ингээ ерөөсөө итгэхгүй байшин дотор энэ болоод байгаа тогшож байгаа чимээгч олж сонсоогүй. Тийм болохоор хоёулаа зойрлоо орж шалгах хэрэгтэй. Хэрвээ бид өөрсдөө шалгахгүй бол хинч энэ зүйлийг юу вэ гэдгийг нь харъя гэж хичээхгүй, хинч бидэнд итгэхгүй байна гэж хэлсэн. За ингээд Karen нөгөө 9 настай дүү нь болохоор зойрлоо орох санаанаас бол үнэхээр айсан байсан. Яг юу болохыг ингээд харахаас айжсэн ч гэсэн ихчээсээ бол холдохыг хүсээгүй. Тийм болохоор заа гэж зөвшөөрсөн байгаа. Тина бол галтгооноос утга аваад зойрны зүг алхаж хэлэхэд дүү нь болохоор яг араас нь дагсан байдалтай зуурцсан. За тэгээд Тина хаалгыг онгоолгоод хоёр охин шат руу уруудаж эхэлсэн. Шатны доод талд хүрээд зойронд орсон даруйд тэнд ердөөл ийм хоосон юу ч байхгүй юм шиг угаалгын машин, хатаагч, хідэн ширхэг хайрцаг гэх мэт зүйл байсан. Ерөнхийдөө бол ингээ жоохон чиг даатсан, хоосон гэмээр тийм зойр байсан байгаа. За тэгээ охтууд доошоо буусныхаа дараа тогших чимээ яг ханаас гараад байгааг олохыг хичээсэн. Магадгүй угаалгын машин ч юм уу эсвэл өөр ямар нэг зүйлийн чимээ гаргаад байгааг тэд нар мэдхийг хүсэжсэн байгаа. За тэгээ тэдний төсөөллөөр магадгүй элбэнх ч юм уу эсвэл өөр ямар нэг төрлийн амтан байшинд нь орцсон энэ тэрүүгээр нь гүүгээд ээж магадгүй гэж бодож исэн. Тэгээ зойрыг нэг бүрчлэн харж шалгаж эхлэхэд тэнд нь бол юу ч байгаагүй. Юу яг тэр чимээ гаргаад байгааг хоёр охин бол ерөөсөө ойлгоогүй. Тэгээ хэдэн минутын турш зойронд тэр хоёр байж агаад гинэт айгаад буцаад нөгөө хоёр чинь бол дээшээ өгссөн. За тэгээ өгсөж явж байхдаа бол нөгөө доошоо бууж байхдаа анзаараагүй нэг зүйлийг шатны хажуугийн хан дээр олж харсан байгаа. За тэрэн дээр нь болохоор улаан өнгөөр би чиний хувцсны шүгэнд байгаа. Ирээд намайг оол гэж бичсэн байсан. Харсан даруйдаа нөгөө хоёр чинь маш аимшигтай хашгираад шатаар өксөө дээшээгээ хурдан гарсан. Тэгээ тэр чигээрээ гэрээсээ гараад хөршийнхөө гэрлөө гүйжчод хаалгыг нь хүчтэй балбаж эхэлсэн. Тэгээ нөгөөдүүл нь болохоор хаалгаа тайлаад яасан юу болсон гэд асуусан чинь нөгөө хоёр охин бол болсон бүх үйл явдлыг хэлсэн байгаа. Бит хоёр ингээ сүнс дуудсан, ханан дотроос ингээ тогшох чимээ сонсогдсон. Тэгээ бүр ханан дээр нэг зүйл бичигдсэн байсан. Бид яг юу болоод байгааг ойлгохгүй байна гэж маш тийм сандарсан байдалтай ярьж эхэлсэн. Нөө хөршин сонссон зүйлдээ ингээд будлаад бүр юу болоод байгааг юусоо ойлгоогүй. Тэгээ юу ч гэсэн манай гэрт орж ирээд энд аюулгүй байж байгаад аавыг чи ирэхийг хүлээе гэж хэлсэн. Охтууд бол маш тийм сандарсан байдалтай бас уйлцсан хөршийнхөө гэрт бол аавыгаа хүлээгээд байхаар болсон. Тэгээ хэсэг хугацааны дараа бол Frank Bowen гэртээ ирж байхыг нь бол мэдсэн баг. За тэгээ хөршин нь болохоор гэртээ орохоос өмнө Frank-ийг дуудаад танаа охтууд манайд байгаа. Ханан дээр ямар нэг юм бичсэн байна гэж хэлсэн. Тэгээ би сайн ойлгосонгүй гэж тайлбарласан. Тэгээ энэ Frank-д аав нь ч гэсэн охтуудынхаа юу ярьж байгааг сайн ойлгоогүй. Тэгээ та нар эндээ бэжээ. Энд бол ямар ч аюул авахгүй. Аав нь гэртээ очичоод шалгаад хин нэгэн хүн байгаа эсхийг хараадах яа гэж хэлсэн. Frank мэдээж бол байшинд нь ямар нэг муу аимшигтай зүйл байна гэж огтхон ч сэжиглээгүй. Охтуудынх нь нөгөө төөрөгдөөд хин юм сонсоод байгаа зүйл нь үргэлжилж гин гэж бодож исэн байгаа. Ингээд Frank бол ганцаараа гэрлүүгээ буцаад орсон. Хаалгаа онгоолгоод дотгошоо явж ороод байшингаа бүхэлд нь шалгасан ч хинч байгаагүй. Харин тэр зойрлоо буудаг шатны ханан дээр бичсэн байсан зүйлийг бол олж харсан. Тэнд нь бол үнэхээр би чиний хувцсны шүгэнд байгаа. Ирээд намайг оол гэд бичсэн байсан. За тэр нь бол кетчупээр бичигдсэн байсан. Ингээд байшинг тэр бол дахиж нэгжээд шалгаад энэ бичигнээс өөр юу ч олоогүй. Тийм болохоор Frank бол буцаад хөршөөндөө очоод охидтойгоо ярилцаад тэдэнд бол огтхон ч уурлаагүй. Харин зарим нэг талаараа энэ бүх зүйлд өөрийгөө буруутгаж исэн. За тэгээ охтуудтай хандаад та хоёрын байдалд чинь би маш их санаа зовж байгаа. За тийм учраас яалтч аргагүй мэрэгжлийн хүмүүст хандаад уу гашуугаа даван туулах зөвлөгөө тусламж та хоёрт хэрэгтэй байгаа гэдгийг би бол сайн мэдж байгаа. Доторх тогшох чимээг хий зүйл гэж та хоёр төөрөгдөлд автсан байдалтай байгааг би ойлгож байна. Ханан дээр бичсэн өгнүүдийг ч гэсэн та хоёр бичсэнийг би мэдж байна. Маргааш гэхэд бүгдээрээ зөвлөгөө авч эхэлье гэж хэлсэн маа. За тэгээ мэдээч охтууд бол ханан дээр тухайн зүйлсийг өөрсдөө бичээгүй. Тухайн тогшох чимээн ч гэсэн өөрсдийнх нь
одоо ургуулan бодоод байгаа хийх осон зүйл биш гэдгийг ч гэсэн энэ хоёр охин бол маш сайн мэдчихсэн. Тэгээ яг хөө мэдээж одоо насанд хүрсэн одоо өөрсдийнхөө ааваас юм том өмнөөс сонсож байгаа гэдгийн хувьд бол яг хөө уу гашууга даван туулахын тулд өөрсдөө дотроо төсөөлөн бодоод тэр нь хитрхи ингээд өөрсдийг нь бас айлгаад байгаа юм биш үстэй гэдэгтээ бол санал нийлжсэн. Тийм болохоор энэхүү одоо мэрэгжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах зүйлийг бол хүлээн зөвшөөрсөн. За тэгээ маргаашнаас нь охтууд бол үнэхээр зөвлөгөөнд бол явж эхэлсэн байгаа. За тэр мөчөөс хойш байшинд одоо гарч исэн тухайн одоо тогшох чимээ, ханан дээрх бичгүүд тэр зүйлүүд бол одоо бүрэн утгаараа зогсож эхэлсэн гэж ойлгож байна. Боуны гэр бүлд 50 байдал эргэж ирсэн юм шиг санагдсан. Гэхдээ төр зуурын хугацаанд охтууд зөвлөгөөнд явж эхэлснээс хойш 3-7 хоногийн хугацаанд гэр дотор нь 50 байдал ноёрхож байсан. За гэхдээ 12 дугаар сарын 8-нд Фрэнк болохоор хоёр охиноо дагуулад бас нэг Кэтлин гээд найзыг нь дагуулад хамт одоо орой бол гадуур гарсан баг. За тэгээ хоол идээд зармаг авч өгөөд нэлээд одоо газар хөвчлөлтөө явж байгаад тэгээд оройхон одоо гэртээ буцаад очисон. Гадаа одоо аль хэдийн харанхуй болсон байсан. Хаалгаа онгойлгохоос өмнө байшингийнхаа одоо нэг цонхоор татгшаа харсан чинь хид хідэн гэрэл нь дотроо бол хасаалттай байсан маа. За тэгээд дотроо бодтоо хачин юм а би гарахаас өмнө уг нь гэрлүүдээ унтраагаад гарсан даа гэж утсан. За тэгээ хаалгаа онгойлгоод гэртээ явж орсон дараад бүх зүйл ингээд айгүй утгагүй юм шиг санагдаж эхэлсэн маа. За телевиз нь насаалттай, радио насаалттай, нэг давхрын одоо тавилгууд нь ийм баг зэргийн хөдлөгцөн юм шиг. Ер нь бол ингээд хин нэгэн одоо гэртээ удаан хугацаанд амьдэрсэн бол юмнууд ер нь хаана байдгийг эсвэл одоо жоохон хөдлөгцөн болвол байршил нь өөрчлөгдсөн байгааг одоо маш сайн анзаардаг. За тэгээд Фрэнк болохоор хоёр охин лугаа хандаад манай хоёр охин гарахаасаа өмнө ямар нэг зүйл өөрчлөлтсөн ч юм уу эсвэл ингээ хасаагаа орхицсан болов буцаад нөгөө төөрөгдсөн зүйлдээ ингээд орчвуу гэж бодсон маа. Гэхдээ яаж ч бодсон Фрэнк болохоор хоёр охинтойгоо яг зэрэг гэрээсээ гарсан. Тэгэхээр гарахаасаа өмнө ингээд хөдөлгөөд ч юм уу бүх зүйлээ хасаагаад орхих бол ямар ч боломжгүй. Ер нь бол яг ийм зүйл болсон үед Фрэнк бол гэртээ орохоос шууд татгал заад цагдаа дуудах ёстой байсан ч тгийгүй. Харин ч бүр эсэргээрээ ингээд байшин лугаа явж ороод яаж яг ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй байдалтай алхаад орсон. Хоёр охин ч гэсэн орсон даруйд бол маш их айсан бас гайхсан байдалтай байсан. Нөгөө нэг эмх замбраагүй аимшигтай байдал дахиад эхэллээ гэж бодож эхэлсэн маа. Эхлээд бол тэр инстинкт дээрээ яг хуу телевизээ унтраагаад, радиогоо унтраагаад, тавилгуудыг одоо буцаагаад байранд нь тавьж эхэлсэн. Тэгчээд нэг давхрыг шалгаж үзээд тэнд нь бол хинж байгаагүй. Тэгэхээр нь хоёр давхарлогоо гараад бас л шалгаж эхэлсэн. Энэ бүх хугацаанд одоо хоёр охин за тэгээд тэдний нөгөө хамт явж исэн гэдгээс найз нь айсан байдалтай одоо Фрэнкээс тасцуурсан араас дагаа явж исэн. Хоёр давхарч гэсэн хинч байгаагүй. Дараа нь дээврийн өрөөлөгөө орж үзье гэж бодсон. Тэнд нь ч гэсэн хинч байгаагүй. Хамгийн сүүлд нь зойр руу орж шалахаар болсон. За зойронд ч хинч байгаагүй. За өөрөөр хэлэх юм бол ер нь байшинд хинч байгаагүй юм шиг санагдсан. Тэгээ дотроо бүр ингээд одоо энэ гэр дотор юу болоод байгаа юм болоо гэж гайхсан байдалтай бодоод гэнэт нэг давхарт нэг өрөө шалгахаа марцсан гэдгээ сонсон. За тухайн өрөө нь болохоор яг урд хаалганых нь хажууд байдаг. Байшингийн одоо урд хэсгийн жижиг өрөө байсан. Орж ирэнгүүтээ нэлээд сандарсан байдалтай байсан болохоор яг тэр өрөөг бол шалгаж амжаагүй ингээ орхицсан байсан. Тухайн өрөө нь болохоор гадагшаа харсан цонхнуудтай зам руу ингээд хардаг тийм өрөө юм байна л та. Яваад ороход бол одоо цонхнууд тэгээд байшингийн урд хэсэг бол тэр чигээрээ харагддаг. Зүүн талд нь болохоор жижигхэн хувцсны шүүгээтэй амраад одоо суух зориулалттай юм шиг тийм өрөө байсан. За тэгээд Фрэнк тухайн өрөөнд явж орсон даруйд яг өөдөөс харагддаг ханан дээр нэг сахлын хөөсөөр бичсэн тэр үгийг бол олж харсан байна. За тэрэн дээр нь болохоор Marry me буюу надтай гэрлээч гэсэн үг байсан. За тэгээ нөгөөдгий чинь Фрэнк харчаад бүр гайхаад ойртож очиод юу юм болоо гэд хараад эхэлсэн. Охтууд болохоор яг одоо ард нь ингээд зууралсан хിവэрээ хамт зогсож байсан. За тэгээ бичгийг ингээд яг ойроос нарийн ингээд хараад зогсож явах үед бол нөө өрөөнд дотор байсан хувцсны шүүгөнээс нь нэг хөдөлгөөн гарах чимээ сонсогдсон. Тэгэд Фрэнк болохоор эргэж хараад шүүгээ рүү харсан чинь шүүгээний хаалга нь нээлттэй байсан ч дотор нь бол хав харанхуй байсан. Тэгээ бүр гинэт одоо шүүгэнээс нэг эрэгтэй гараад ирсэн. Тэр хүн болохоор эмэгтэй хүний даашинз өмссөн. Тухайн даашинз нь болохоор Фрэнкийн нас барсан эхнэрийнхэн даашинз байсан. Тэгчээд нүрээ болохоор алайлагчийн юм шиг будалд хийгээд гартаа сүх барьчихсан байсан. Гарч ирсэн даруйдаа сүхээ далаасан байдалтайгаа охтуудтайгаа дээшээ гар гэж хэлсэн. Фрэнк бол мэдээж тэр даруйдаа сандраад инстинкт дээрээ өөрийгөө болон одоо охтуудаа хамгаалах одоо байрлалд орж эхэлсэн. Тэгээ тэр даруйдаа охтуудыгаа яв гэж хэлсэн маа. За тэгээ нөгөө этгээд болохоор одоо шууд дайрсан юм биш. Ерөнхийдөө жоохон айлгах маягтай. Сүхээ одоо далаасан байдалтай. Ямар ч аимшигтай
хүссэн зүйл хийхэд бэлэн байсан. Франк бол 3 охиныг хамгаалж дээшээ унтлахын өрөөнүүд рүү ор гэж хэлсэн. Тухайн сүх барьсан этгээд Франкаас арай жохон зайтай байсан болохоор охидуудыг унтлахын өрөөнд орсны дараа Франк бол тэр өрөөнд бас орсон даруйда хамт ороод хаалгыг хааж бүх хүчээрээ төгжөж барьж эхэлсэн. Ингээд энэ мөчөөс хойш нөгөө сүх барьсан этгээд болон Франкийн хооронд бол ширүүн тэмцэл өрнөж эхэлсэн байна. Тухайн хүн бол мэдээж хаалгыг эвдэж орохыг хичээж исэн. Тэр мөчөд бол том эгч болох Тина гинэт эргэж гүйж 2 дугаар давхрын цонхоор үсрээ гарсан. За тэгээ газар дунаад шууд босонгуудаа хөршийнхөө гэрлөө гүйсэн. За тэгээд хаалгыг нь бас л хүчтэй балбаад манай гэрт хин нэгэ орчжээ гэж орилж гисэн. За тэгээд маш их сандарсан байдалтай хөршийгөө хараад энэ нь бол яаралтай тусламж хэрэгтэй гэдгийг ойлгоод тэр даруйда цагдаа дуудсан юм байна. Ингээд хэдхэн минутын дараа цагдаа нар ирэхэд Боуны байшингийн 2 давхрын цонхоор Франк Боун бол бие ил гаргасан байдалтай энд нэг хүн байна дөнгөж хаалганы цаана байсан. Одоо алга болчихлоо, чив чимээгүй болчлоо гэж цагдаа нар руу хашгирч исэн. Тэр хүн хаана байгааг нь би мэдэхгүй гэж орилсон байдалтай байсан. За тэгээд цагдаа нар бол эхний ээлжинд цонх руу шат тавьж өгөөд Франк бол доошоо бууж чадсан байгаа. Дараа нь үлдсэн 2 охиныг ч гэсэн аюулгүй байдалтайгаар доош нь буулгаж авсан. За тэгээд үлдсэн байсан 3 хүнийг ямар ч байсан аюулгүй гаргаж аваад цагдаа нар бол Боуны байшинд ороод даашин зөмссөн сүх барьсан алиалагчийн нүүр будалттай тэр галзуу этгээдийг олж барихаар болсон. Цагдаа нар буу бариад байшин руу явж ороод бүх байрыг бүр дээрээс нь доош нэгжиж шалгасан. За гэхдээ харамсалтай нь бүр юу ч олоогүй. Байшинд нь хинч байгаагүй тэр чигтээ ингээд хов хоосон байсан ба. За тэгж байж байгаа тэд бол байшингийн арын хэсгээс хаалганы дэргэд нэг сүх байгааг бол олсон. Тэгээ арийнх нь хаалга бол хагас онгорхой байдалтай байсан. Ингээд байшинд хинч олдоогүй болохоор хэрэг үнэхээр ямар нэг хүн дотор байсан бол аль хэдийнэ гараа цухтаацсан байна. Хаалга онгорхой тэгээд сүх бол хаалганы хажууд үлдсэн байна. Тиймээс аль хэдийнэ цухтаацсан байна гэж дүгнсэн. За тэгээ цагдаа нарын гаргасан шийдвэр юу байсан гэхээр одоохондоо бол бид таны байшин 24 цагийн турш хяналтанд авъя. Хин нэгэн орж гарч байгаа эсхийг ажиглана. Үүний хажуугаар бид нар хот дотор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд тухайн галзуу этгээд хэн байж болохыг олж тогтоохыг оролё гэж хэлсэн. Энэ хооронд та болон охтууд хамаатан садан ч юм уу эсвэл найз нөхдөндөө очоод байж байгаарай. Одоохондоо энэ хавьд байж болохгүй. Яг юу болоод байгааг бид өөрсдөө ч гэсэн сайн мэдэхгүй байна гэж хэлсэн маа. Ингээд Франк бол охтуудынхаа хамт гэр бүлийнхаа найз дээр очиж байрлахаар болсон. Цагдаа нар болохоор тэр Боуны байшинг ажиглаж эхэлсэн юм. За тэгээ 2 өдрийн турш бол юу ч болоогүй. Боуны байшин хинч орж гараагүй. Цагдаа нар хот даяар шалгалт явуулж тухайн этгээд хэн байж болохыг тогтоохыг оролцсон ч ахиц ерөөсөө гараагүй. За тэгээ дүрсэлж хэлснээр нь болохоор ингээд палаж өмсцэн алиалагчийн тийм нүүр будалттай эрэгтэй хүн байсан гэж хэлээд байгаа. Энэ хүн болохоор ингээд бүрэн халахвчтай тийм дүр эсгсэн хүн байсан болохоор яг царай нь ямар шуу байсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү мэдээлэл өгөх огт боломжгүй байсан байна. Хот даяар бол яг иймэрхүү с ิจ гтэй этгээд бол ерөөсөө олдоогүй. Ямар нэг уул мөр байгаагүй, баримт байхгүй. Тэгээ байшинд бол дахиад хинч явж ороогүй байна. Энэ бүх хугацаанд цагдаа нар Франктай байнга холбоотой байж энэ хэрэг дээр бодтой ахиц дэвшилогт гараагүй гэдгийг бол хэлсэн. За ингээд эцэст нь хувцсны шүүгэнээс гарч ирсэн тэр этгээдтэй нүүр тулснаас хойш 48 цагийн дараа Франк болон охтууд бол танилиндаа байсан хിവэрэ байсан. За тэгчээ Франк болохоор би ингээд гэрээсээ өдөр тутмын хэрэглээнийхээ хувийн хитэн зүйлээ авах хэрэгтэй байгаамаа. Бид нэр гэрээсээ яараа гарсан болохоор юу ч авч амжаагүй гэж цагдаа нарт бол хэлсэн. Гэрээсээ гарсан цагаас хойш тэнд бол юу ч болж өнгөрөөгүй, ямар ч мөр байхгүй. Тийм болохоор ингээд өөрсдийнхөө зарим жижиг сажиг зүйлээ авахад ямар нэг аюулгүй байхаа гэж дотроо бол бодсон байгаа. За ингээд Франк бол охтуудтай хандаад та нар эндээ байжээ. Аав нь ганцаараа очиод юмнуудаас аваад ирэй гэж хэлээд байшин руу явсан. За өдөр бол гэртээ явж очсон. За тэгээ гадаа бол гигээтэй байсан. Тэгээд байшинг нь хинж байгаа цагдаа нар гадаад нь байх ёстой гэж эхэндээ бол бодсон баг. Тэгчээ гадаа байгаа цагдаа нарт хэлээд би ингээд төр орчоод хэрэгтэй юм аваад гарна гэж зөвшөөрөл авна гэж бол дотроо төсөөлж исэн. За гэхдээ байшиндаа очиод эргэн тойрноо харсан чинь гадаа нь бол ямар ч цагдаа харагдаагүй. Тэгчээд ингээ манай байшин гуг нь бол 24 цагийн турш хянана гэж өөртөө хэлжсэн. Тэгээд хаач зэн болоо гэж дотроо бодоод тэгээ машинаасаа буугаад хаалганыхаа зүг халахаж эхэлсэн. За тэгээ гэрлүүгээ алхаж явж байхдаа бол байшин руугаа харсан чинь хоёр давхурт нь хин нэгэн хүн байгаа юм шиг нүднийхэн болонд харагдсан байна. За тэгээ гайхаад бас л хий юм харчуу гэж дээшээ харсан чинь хинч байгаагүй. Гэхдээ л хин нэгэн ямар нэг зүйл дотор нь хөдөлсөн гэдэгт тэр бол итгэлтэй байсан. Цагдаа нар байшин дотор орсон ямар нэг зүйлийг шалгаад хинж байгаа болов уг нь бол гаднаас нь шалгана гэж хэлж исэн. Гэтэ ямар ч гэсэн дотгошоо ороод үзье. Зэвсэгтэй байгаа цагдааг санаандгүй цочоочих үедээ гэж бодоод эхлээд тэр цагдаа руу залах
алхахаар шийдсэн. За тэгээ хөршийнхөө гэрт очиод утсыг нь ашиглаад цагдаа руу залгасан. Та нар манай байшингийн одоо ингээд дотор талд нь байгаад хянаад байгаа мó гэж хэлсэн чинь цагдаа нар үгүй. Бид нар танаа байшинг зөвхөн гадна талаас нь хинж байгаа. Магадгүй та яг ингээд ээлж солигдож байгаа үед ирсэн байхаа. Өмнөх ээлжийн цагдаа нь яваад дараагийнх нь одоо очиж байгаа. Эсвэл очсон ч үеж магадгүй гэж хэлсэн. Фрэнк болохоор заа гэж хэлээд уцаа салгасан. За тэгээ буцаад байшиндаа яваад очисон чинь гадаа нь бол цагдаагийн машин очсон байсан. За тэгээ дотор нь болохоор цагдаа суудсан харагдсан. Фрэнк бол цагдаа дээр шууд явж очиод нөхцөл байдлыг тайлбарласан. За тэгээ цагдаа бол хэлэхдээ танай байшинд хэн ч ороогүй. Бид яг энэ газрыг бол 24 цагийн турш хинж байгаа. Зөвхөн ээлж солигдох богино хугацаанд хяналт сурлах боломжтой. Гэхдээ яг харж ах үед бол хэн ч орж гараагүй гэж хэлсэн. За гэхдээ та гэр дотроо ямар нэг хөдөлгөөн мэдэрсэн гэж биднэрт хэлсэн учраас байшинг ч ямар ч хэсэр шалгахыг дотгошоо ороод үзье гэж хэлсэн. За Фрэнк энэ хугацаанд бол буцаад хөршийнхөө гэрт бол явж чад хүлээхээр шийдсэн. Тэгээ тэр үеэр цагдаа нар бол мэдээж урт хаалгаар явж ороод дотгошоо орж харсан зүйлдээ огт итгэж чадаагүй. Энэ авгаа чамайг өтгөөд хацтай. Чи яагаад тэгж бодоод байгаа юм бэ? Шүн алхан чиний өрөөнд ороод ямар нэг юм хийгээд идэг. Надад муу савин татаад. Би чамайг алдмааргүй. Чи намайг эндээс аваад яваач. Чи болгоомжтой гараацаа. Яг энэ айл газраа чөлөөлөхгүй гэдэг байгаа. Ойлоо ийшээ хамт ороод зөксөлж хэлдэг гоо. Харин сууц өгөө гэдэг чинь оршуулган дунд амьдраад байна. Хаалга тайлэгчтэй минь чи энэ гоож энэ оролцолтой минь чи. Энд тэрний нууцраа байдаг. Би орж үзээгүй. Чи миний үгэнд оролтоо. Энэ бүх зүйлийн учрыг би заавал олцгаая. Энэ ширлүүдийг одоо яах юм бол? Одоо яавал гэж та газтай л тэгшлээ шүү дээ. Хажуу өрөө аимшигын уран сайхны кино. Та бүхэнсээ хажуу өрөө киноны трейлерыг хүлээж авч үзлээ. За киноны агуулгыг та бүхэнд товчхон дурдаад ярив. За Нацаг гэдэг залуу ганц бие нэг эмгэний хажуу өрөөг түрээслэхээр боолдог. За тухайн одоо настай хүн болохоор нэм дөлгөөхөн зантай цэвэрч хүн байсан. За эхэндээ болохоор зүгээр л нэг энгийн одоо байр сууц гэж бодсон ч гэсэн өдөр хоног өнгөрөх тусмаа байдал нь бол бэртэж эхэлдэг. Тэнд бол хачин жигтэй тийм тайлбарлахын аргагүй зүйл ар араасаа өрнөж эхэлсэн. За Нацаг болохоор юу болж байгааг мэдэх гэж хичээх тусам яг л одоо намагт шигдэж байгаа юм шиг байдал нь улам бүр эвгүй болоод тухайн аимшигтай нууцын гүн рүү татагдаж ордгоо. Ингээ та бүхэн яг энэ шиг юм аимшигын кино ч юм уу эсвэл юм аимшигын болсон явдал сонсох туфта бол хажуу өрөө уран сайхны киног DD-ш Univision мөн Loop TV-гээс хүлээн авч үзээрэй. Та бүхний хэсэг хугацаанд орчноос хүндэрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд хэдүүлээ болсон явдал руугаа буцаад оръё. Нэг давхар бол бүрэн тэр чигтээ замбраагүй байдалтай болсон байсан. Тэнд нь болоод ингээд зооснуудыг таазан дээр наацсан, тавилгуудыг ийш тийш зөөгөөд энэ тэнд одоо сонирн байдалтайгаар давхарлаад өрсөн байсан. Нэг давхрын хаа сайгүй одоо ингээд шампанс кейс хундгонууд бүр энэ тэнд байсан. За хамгийн аимшигтай нь гэх юм бол галтогооны хутгуудыг гэр бүлийн зургууд руу хүчтэй одоо зооцсон байсан. Тухайн хотгонууд бол зураг дээр одоо шигдээстэй хിവэрэ байсан. За тэгээд зоосон нь дандаа Тина эсвэл Karen хоёр охины аль нэгнийх нь зурган дээр зооцсон байдалтай. Тэгчээ зурган дээр нь болохоор би чамайг ална Тина эсвэл би чамайг ална Karen гэж бичсэн байсан. За тэгээд энэ бүх зүйлийг харсан цагдаа нар бол байдал ноцтойгоор эргэлээ гэдгийг тэр даруйда ойлгосон байна. Тэгээ байшингаас хурч гараад нэмэлт хүч дуудсан. За ингээд дуудлахуу маш олон цагдаа нар бол буу шийдмээ барьсан байдалтай ингээд бэлэн байдалтай байшинд бол буцаж очсон. Ямар ч байсан тэд нар бол ингээд нэг зүйлд бүрэн итгэлтэй болсон. Хин нэгэн итгээд энэ байшинд
орж гарч чаддаг. За эсвэл бүр одоо ч гэсэн энэ дотор нуугдчихэж магадгүй. Ямар ч байсан заавал олж илрүүлэх ёстой гэдгийг мэдсэн. Боуэн бол өөрийнхөө 2 давхарт нэг галзуу этгээдтэй нүүр тулсан гэдг нь үнэн байсан нь одоо ийм зүйлээр бол тодорхой болсон байгаа. За тэгээд олон цагдаа нар байшинг бол бүхэлдэн самнаж нэгжээж тухайн галзуу этгээдийг бол хайж эхэлсэн. Харамсалтай нь бүр хаасайгүй хайсан ч гэсэн хэнийг ч олж чадаагүй. Байшинд бүр хинч байгаагүй. За энэ дээр нэмээд бол гадаа одоо цас орсон байсан болохоор байшин руу орохын өмнө хин нэгэн этгээдийн уул мөр одоо гарцсан байх ч юм уу. За байшин руу орлоо гэж бодоход одоо ингээд цасны одоо шавхаа уул мөр энэ тэнд бас үлдсэн байх ёстой гэж бодсон ч тийм зүйл ч гэсэн байгаагүй. За тэг ингээд логикоор бодоод үзэхэд бол энэ бүх зүйл одоо боломжгүй юм шиг санагдчихсэн ч эцсийн эцэст тэдний анзаарсан гол зүйл нь ердөө л одоо тавилгуудыг замбраагүй байрлуулсан, ханан дээр баахан зүйл бичсэн, утга зооцсон гэд өөр бол юу ч байгаагүй. За ингээд нэлээд олон цаг үргэлжилж маш их одоо бухимдсан, одоо бүр гайхсан байдалтай цагдаа нар бол хамгийн сүүлд нь зойрын давхар руу орчоод за тэндээ бол хоорондоо юм ярилцаж зогссон ба. Бид нэр ингээд хаана наалтчуу, аль зүйлийг орхигдуулчуу гэд ярьж явах үеэр нэг цагдаа бол одоо ингээд угаалгын машин дээр одоо гараа төвшсөн маягтай зогсож эхэлсэн ба. За тэгээ наалж зогсоод удаачгүй бахад нөгөө угаалгын машин нь ингээд цаашаа хөдөлсөн. Ер нь ихэнх угаалгын машинууд одоо ингээд хөдлөх боломжтой доороо дугуйтай байдаг штэ. Тийм болохоор ингээд налсан дарууд нь нөгөөх нь цаашаа хөдлөөд хананд бол тодорхой хэмжээний зай гараад эхэлсэн. Тэгээ зайг нь харсан чинь хананд нь нэг нүх байж таарсан. Цагдаа нар бол гарч хитэнгээ гаргаж ирээд ханлуу шагааж хараад доош нь одоо гэрлээ тусгай шалгаж эхэлсэн. За тэгээд тэр мөчөд болохоор зойрын хананд угсан хонгил байгаа гэдгийг олж харсан юм байна. За тухайн хонгил болохоор булангийн зүг рүү чиглэж исэн. За тэгээ хамгийн аимшигтэй зүйл нь юу байсан гэхээр яг тэр тухайн одоо булан руу ингээд чиглэлсэн байсан хонгил руу гэрэл тусгаад харсан чинь өөдөөс нь нэг хүн ширтээд харж исэн байна. Тухайн хүн бол бүх хийсэн байдалтай мөрөн дээрээ одоо сүхээ тавьсан. За тэгээд даашин зөмсцэн цагдаараа ингээд гүлээж исэн. За энэ хүн бол Дэни Лаплант гэдэг хүн байгаа. Одоо хэдүүлээ энэ Дэни Лаплант гэдэг хүний тухай ярих хэрэгтэй болно. За учир нь гэх юм бол энэ явдал энэ мөчөөс эхлээд бүрч хар бараан болж эхэлсэн. Хамгийн анх энэ хүү Дэни Лаплант гэдэг хүнийг ханнаас гаргаж ирэх үед дөнгөж 16 настай юм өсвөр насны хүү байсан гэдгийг бол олж мэдсэн. Боуны гэрийн ханнаас гарахаас яг 6 сарын өмнө энэ Дэни гэд хүү болохоор 15 настай одоо нөгөө Тина гэд охин нэсэн штэ. Тэрнтэй болохоор ингээд богино хугацааны connection буюу одоо ингээд харилцаа холбоо үүсгэсэн байсан юм байна. За энэ хоёр болохоор ингээд нэг сургуульд сурдаг байсан юм уу? Эсвэл одоо хотын хаан ихтэй таарлцсан байж магадгүй. Ямартаа ч Дэни гээд хүү болохоор Тинад бол дурлсан, хараад бол сонирхлыг нь маш их татсан байж магадгүй. Тэгчээд Тинатай ямар нэг яриа өрнүүлэх гэсэн чинь Тина бол татгалцсан гэж өөрт нь санагдсан юм байна. Тинагийн хувьд бол энэ Дэни гээд хүүг урд нь одоо харж исэн ч гэдэм үү, ямар нэг харилцаа холбоо үүсгэсэн талаар бол огт санахгүйсэн. Зүгээр энэ Дэнигийн одоо өөрийнх нь хийсэн зүйлс одоо ийм байсан байгаа. Би ингээд энэ Тина гэдэг охиныг харж исэн, бит хоёр ярилцж исэн ч гэдэм үү, уулзж исэн ч гэдэм үү. Харин Тина болохоор бүр юу ч санахгүйсэн. За тэгчээд Тина өөрт нь татгалцсан юм шиг тийм мэдрэмж төрүүлсэн болохоор маш аимшигтай байдлаар хариу авахар шийдсэн нь энэ байгаа. Тэр бол Боуны герт нэвтэрч ороод хананд нь нүх гаргаад дотор нь хонгил ухаж эхэлсэн байгаа. Ингээд 6 сарын турш бол Дэни Лаплант Боуны гэрийн ханан дотор амьдарсан болж таарсан. Дэни болохоор зойрын ханан доторх хонглоор байшин бүхэлдэн чөлөөтэй тойрч чаддаггүй байсан. За тэр голдоо бол зойрын өрөөнд за мөн нэг давхрын зарим хэсэгт хөдөлж чаддаг байсан. Тэгээд байшингийн босод хэсэгт хүрэхийн тулд тэр бол заавал ханнаасаа гарч ирэх хэрэгтэй болдог байсан юм байна. Тиймээс 6 сарын хугацаанд энэ Дэни гээд хүү болохоор гэр бүлийнх нь гэртээ байхад хүртэл ханан дотроос гарч ирээд байшин дотор чөлөөтэй тэнүүчилдэг байсан юм байна. За өөрөөр хэлэх юм бол мэдээж доо гэр бүлийнх нь унтсны дараа ч юм уу охтууд хичээлдээ яваад одоо аав нь ажилдаа явцсан байх хооронд мэдээж бол гарч ирнэ. Тэгээд юу ч хөдлөхгүй, юу ч идэж уухгүй амьдрна гэж бол байхгүй. Мэдээж энэ тэрүүгээр яваал юмыг бохирдуулаад ч юм уу эсвэл одоо идэж уугаад ингэж явдаг байсан ч гэсэн нэг их сүртэй одоо анзаарахгүй байсаар хагаад ингээд хагас жилийн хугацааг одоо өнгөрүүлсэн байсан ба. Сүүлдээ бүр нөхцөл байдал мэдээж хэцүүдээ, тавилгууд нь
нааш цаашаа болоод энд тэнд нэг л утгагүй юм шиг зүйлүүд анзаарагдаж эхэлснээр энийг нь Фрэнк бол бүр сүүлдээ анзаарсан ч гэсэн охтууд бол арай эрт анзаараад ямар нэг зүйл буруу байна гэж бодож исэн. За харамсалтай нь Фрэнк бол эхний үедээ охтууд ингээд хий юм бодоод байна, хий юм төсөөлөд байна. Тэр нэг сүнс дууддаг зүйлээсээ болоод охтууд нь уу гашууга давж туулж чадахгүй ингээд бүх зүйлийг шал өөр зүгээс нь харж исэн. За тэгээд охтууд нөгөө сүнс дуудах үеэр Дэни болохоор зойрын давхарт ханны дотор талд нь байсан хിവэрээ ерөнхийдөө бүх зүйлийг ажиглаад харж исэн байна. Тэгчээд энэ мөчийг энэ зүйлийг бол өөрийнх нь хувьд боломж гэж бодож эхэлсэн. Би охтуудын ээж нь болж зүтгэлээд тэднийг айлгаж тоглоё гэж шийдсэн юм байна. За тэгээд тогших чимээ сонсогдох үед бол Дэни болохоор ээж нь юм шиг дүр эсгэж ханны энэ тэндээс багаар тогшиж эхэлсэн. Тэгчээд Фрэнк охтууд руугаа ойртож ирэх үеэр ч юм уу эсвэл өөрийнх нь ойр байгаа үед тогших чимээгээ зогсоочдөг байсан юм байна. Ихэнх үедээ энэ Дэни гэд хүү болохоор ээж нь юм шиг жүжиглэе гэж хэлсэн аа. Сүүлдээ эннээсээ болоод охтуудыг зориуд айлгах үе шат руу шилжчихсэн байна. За тэгчээд шүн болохоор тогшдог, заримдаа болохоор ханнаасаа нөгөөх чинь сэмхэн гарч ирээд охтуудын унтлахын өрөөлөө нь явж ороод орныхын доороос цохиох, хувцсны шүүгэнд нь орж тогших гэх мэт үйлдэлүүдийг хийдэг байсан. Тэгчээд Фрэнкийг орж ирэхээс өмнө заавал энэ тэнд ороод нуугдах эсвэл цуцдаг байсан. Ингээд энэ бол мэдээж яавч бүр ингээд эрүүл хүний үйлдэл огт биш. Сэтгэл зүйн хувьд гажуудсан хүний үйлдэл гэдэг нь бол ойлгомжтой байсан. За ингээд Дайныг ямар ч байсан эцэст нь бол ханнаас гаргаж авч баривчилж чадсан байгаа. Гэтэ маш харамсалтай нэг зүйл болсон. Тэр нь юу вэ гэхээр 10 сарын дараа шүүх хурлаа хүлээж авах хугацаанд тэр бол барьцаа өгөөд суллагдсан байсан. Тэгээд суллагдсан байх хугацаанд энэ Дайни бол Массачусетс мужид өөр нэг гэр бүл болох Густавын гэр бүл рүү нууцаар нэвтэрсэн байна. Харамсалтай нь энэ гэр бүл Дайнигаас бол амьд мултарч чадаагүй. Дэни болохоор ямар ч онцгой шалтгаангүйгээр тэр гэр бүлийн 3 гишүүнийг хөнөөсөн байна. За тэгчээд зүгээр л санамсаргүй байдлаар нэг гэр бүлийг сонгоод алчсан байсан. Хэрвээ Тина тэр Дэнийг хитгээд дайшин зөмсөж сөхбарж ирж гарч ирэх үед нь 2 давхрын цонхоор өсөрч зүхтаагаагүй бол за бас Фрэнк хаалгыг маш хүчтэй барьж хамгаалж чадаагүй бол бараг л гарцаагүй ихэнх хүмүүс нь сүхтүүлээд амиа алдах магадaltaй байсан гэж үздэм байлаа. Өөрөөр хэлэх юм бол энэ Тина гээд охин нь бүх гэр бүлийнхээ гишүүд болон найзынхаа амийг аварсан гэж яригдтiin байна. За одоогийн байдлаар энэ Дэни Лаплант гээд хүн бол амьд хിവэрээ 3 хүний амь насыг хөнөөсөн хэрэгээр бүх насаараа шоронд суух ялаа эдэлж байгаа юм байна. За тэгээ сүүлд бол давж заалдах шатны шүүх хурал болсон ч анхны ялын тогтоолыг нь хിവэр нь үлдээсэн юм байна. Түүний тэнсэн судлагдах хүсэлтийг хиллэлцэх үеэр шүүх бол түүнийг шоронгийн бүх цаг үеийн хамгийн аюултай сэтгцийн өвчтэй psychopath хоригдлуудын нэг гэж дүгнсэн байдаг. За ингээд ийм нэг маш аимшигтай өс босмоор хэрэг байна. Та бүхэнд сонирхолтой санагдсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн өнөөдрийн дугаарын талаар сэтгэлээ комент хийсэгт бүр заавал бичиж үлдээгээрэй. Ингээд ийм төрлийн аимшигын болсон явдал ч юм уу эсвэл аимшигын кино үзэх дуртай хүмүүс хажуу өрөө уран сайхны киног DD-ш болон Univision-ээс хүлээн авч үзээрэй. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Ингээд удахгүй хэдүүлээ. Сонсогчдоос ирсэн цагтлын дугаараар эргээд уулзъя.